Контент боксийн бүтээл Японд хэдэн онд ирсэн юм бэ? Японд 21 оны 4 сард. Тэгээ Японыг яагаад зорих болов? Японд ирэх болсон шалтгаан нь юу вэ? Японд ирэх шалтгаан гэвэл өмнө би их сургуулийн 2 дугаар курстэй юунд Монгол саяхан байна нэг 5 6 жилийн өмнөөс оюутан дадлах чичгээд одоо их сургууль сурж байхдаа 2 дугаар курс юм уу 3 дугаар курстэй Японоос руу одоо сурж байгаа мэргэжлэрээ 1 жилийн хугацаатай дадлага хийдэг. Тийм хөтөлбөрөөр 1 жил өмнө Японд Гиппүмужийн Энэ хотод зочид бодолд 1 жил дадлага хийж байгаа. Тэгээд буцаж Монгол руугаа буцаад их сургуулаа төгсчөөд тэгээд яг Монголдоо 1 жил яг сурсан мэргэжлэр ажиллаж агаад нөхцөл байдал яг цайланж тэрхгүй тэгээд ирээдүйд яг байр машин лизинг гэл тэгж амьдрах ерий жоохон ирээдүйдээс болохоор ерөн гадаад руу очиж ажиллаад тэгээд сураад яг байр машин гэлтүү яг өөрийнхөө яг Гадны улс бол харьцангуй өндөр байна. Одоо чи Монголд ажил хийж үзчихсэн үү? Юутэй гэсэн 13 тагаас хойш яг 13 настайдаа яг юунд Мисүд коллежид тийм тоогооч мэргэжлэр ороод тэгээд яг коллеж сурж явах хугацаанд яг 18 нас хүрээгүй ч гэсэн нэг коллежийн дадлага гээд тэгээд яг бага цалинтайгаар ажиллаж болдог. Бага цалин гэдэг хэлмэр үний зээл. За өдрийн 10,000 занга гээл тэгээд хоолны газар яг цайны газар тоогооч хийж ирсэн. Тийм яг тоогооч юм уу бэлтгэгч юм уу? Бэлтгэгч 13 таа дуу яг их юунд коллежтайг анхорж байгаа юм чинь. Тэгэл өдөр 12 хүртэл хичээл дарчаад нэг 5-аас орой 10 хүртэл. Тэгэл амралтын өдрүүдээр болохоор өглөө 8-аас 10 хүртэл. Би яг анх ирээд яг Японд яг нэг гэрээг хийгээд нэг цагийн ажилтан болоо орё гэхэд нэг банкны карт байхгүй, утасны дугаар байхгүй. Утасны дугаар байхгүй яагаад ажил хийж болохгүй гэх юм бол одоо ажил мэжлээ тасцсан бол компаниас шууд залгаад юу яхад. Тийм болохоор ихтэй яг би яг ирээд 1 сар яг ажилгүй. Тэгээд хамгийн анхны ажил яг одоо Японд нэг Жапан зар гээд Японд байгаа бүх хүмүүс нэг мэдээлэл ажил асуудаг. Яг тэрүүн дээрээс анх одоо 1000 бууцны захиалга шууд ирээ шууд 1000 бууц хийчихээ бэлнээр шууд цалингийн гар дээр өгөөгээд тэгээд шууд хамгийн анхныхаа бэлэн мөнгөнийхөө цагийн ажил бас Японд дахь цагийнхаа ажлыг яг очиж шууд 1000 бууц хийж өгөөд тэгээд эхнийхээ өдрийнхөө цалингаа авангуудаа сайн ажилласан гээд маргааш нь байрны найр хийж байгаа гээд тэгээд байрны найрын дээр ирээд бас тоогоочоор туслаад өгөөч гээд тэгээд шууд 2 өдөр дараалаад хамгийн анхныхаа хоолныхоо мэргэжлэр одоогоор бол энд Итали хоолны тоогоочоор үнцэн ажилтан ажиллаж байгаа. Одоо энэ чинь нөгөө нэг энд л амьдарч байгаа хүмүүс хааж амьдарч ирсэн ер нь бол хэрэгцээ өгсөн мөнгөний асуудал байгаа. А мөнгийг болонгууд ингээд ажил хийж хөдөлмөрлөж л олж байгаа үстэй ер нь бол чи болонгууд чинь бол надаас илүү туршлагатай байна ажлын одоо би анхны болонгууд нэг 16 настайгаас бас яг тийм ажил хөдөлмөр хийж эхэлсэн. Чи бол бүр 13 настайгаас ингэж ийсэн. Яг өгөндөг энд ажлын одоо хүнд хэцүү ч юм уу тэгээ Монголд хийж ийсэн зүйлүүд ингээд харьцуулаад ингээд чинь хальт дүгнээд ч юм уу яхад одоо хүний үнэлэмжийг яаж үнэлж юм те чамаг одоо баг жоохон гээд баг цалингаар ч юм уу аль эсвэл хэл мэдэхгүйгээд эсвэл туршлагагүй гээд ингээд арай багаар үнэлэх юм байна уу яг л үндсэн системээр үнэлэх юм байна уу яа гэм бэ за Монголд бол яг ажиллаж байхад би яг 13-аас настайгаас хойш ажилласан юм. Тэгээд 18, 19 нас хүртэл яг юу хахад их ажлын газрууд нэг жоохон тэгээд туршлага муу гэж юу яг их яг хамаг юм баг их юм ингээд бэлтгэлээ хийлгүүлээд хоолой хийлгүүлээд тэгээд их ажиллуулж байгаа мөртлөө тэгээд яг жоохон туршлагагүй гэж худлаахсаа яг цайлан яг дутуу үнэлэгддэг. Энд ирэхэд бол яг жоохон жоогийн 10 жилийнх нь хүүхдүүд яг 16, 18 тагаас эхлээд яг цагийн ажиллах хийх их юм яг нэгддэг болохоор яг тэгээд цайны гарцаас ажиллахад яг цагийн хитэн хувь гээд цагийн хитээр үнэлэгдэг. Одоо жишээ нь цайны ажил хамгийн муу гэхэд 1100 yen-ээс эхлээд өдрийн цагаар тэгээд шөнийн цагаар одоо ажиллах юм бол 1300 төгрөг ингээд. Тэгэл яг хамгийн бага
үнэлэмжтэй яг ажлынх нь газар гэх юм бол яг 900 yen ингээд яг одоо жижигхэн дэлгүүрийн худалдагч. Тэгээд цагийн 900 yen. Тэгээд сайн яг үнэлэмжтэй ажлууд нь гэх юм бол цагийн 350 yen. За Монгол руу хойлоо буцъя. За Монголд 10 жил лидер хаана яаж ирсэн? За Монголд яг 9 яг 48 сансрын 48. За 9 төгсөөд 10 жилд яг би их сургууль сурах боломжгүй гэж өөрийгөө бодоод яг сургалтын төлбөрийн тэгээд хэцүүс болгоод тэгээд ер нь яг эртхэн шиг коллежд ороод тоогоочоор ажиллаад тэгээд юу амьдрий гэж бодонгуудаа шууд 9 төгсөнгүүтээ коллежд ороод тэгээд яг тэнцэнээс ажил яг 13 таас хойш ажил хийж эхлээд тэгээд өөрийгөө яг коллежд ороход яг насны хязгаар би яг 13 настайд орж исэн бол маань ангийнхан чинь 30 20 хэдэн тэгээд тэгэл тэр ах нараас хамт амьдралынхын тухай асууж масуугаад давхар өөрөө ажил хийгээ сууж байгаа юм чинь тэгэл яг бодол жоохон өөрчлөлтөл одоо би ч гэсэн одоо сургалтын төлбөрийг тэгэл тэр эдийгээ яаж болох вэ хөнгөлт гэж үүд юм байна юу гэдэг юм ингээл дээр нөгөө одоо ингээд чамтай ярилцах болсон шалтгаан ч болонго би чамайг огт мэдгүй шүү дээ. Манай нөгөө цагийн ажил нэвтрүүлэгт орсон манай дүү болонго чам ярьсан хөө манай дээрээс парт нөгөө хассан сан дээр ажилладаг энэ айгу смондог хүүхд байгаа ингээд сурдаг бас ингээд сайн газар ингээд хоол хийж ажилладаг би бас ингээд манай энэ одоо ингээд би нэг ажиллалт юм байлаа шүү дээ манай дээр ингээд энд ингээд ажиллаад ингээд бас нэг яриад хөрсөн чинь бас сонин амьдралын бас амьдралын түүхтэй юм байлээ. Тэгээд айгүй мондөг залуу хүүхд байлээ. Тэгээд хэлчихсэн байхгүй. Тэгээд би ихнээсээ явж байгаа. Тэгээд сонссон чинь ямар мондөг юм бэ. Тэгээд чамайг чинь би яг тэр хэлсэн үг одоо санаад байхгүй. Ингээд яг ингээд хаашаа явж илаа нэг явж байсан чинь яг метро руу орохгүй л яг лифтэн дээр суугаад явжсэн чинь тэр хүүхдээ ч тэр ингээд олдсон чинь тэр хаа би нөгөө чи хинт хэлсэн юм билээ шүү дээ. Баяраад хэлсэн билээ шүү дээ. Ахаа би шампу ууж үзсэн шүү дээ гэдэг. Тэр шампу яагаад ууж үзсэн? За яг би яг багада асрамжийн газар өссөн байхгүй. Тэгээд одоо 10 жил яг 9 төгсөд яг сургуулаад 7 6 удаас олсон. Тэгээд яг сургуульд яг солих болсон шалтгаан гэх юм бол очсон сургууль болгонд хүүхдүүд надлаад гэх юм ээж авгүй одоо өнчүүрөөсөнд эсвэл асрамжийн газар өссөн хулгайч зэлгээд тэгэл яг бүр хүрээл нөгөө гаргадаж хэрэлдээл зодтолтоос тэгэл сургуулаа шилжээл тэгэл яг 16 18 хүртэл яг би яг өөрөө ээж аваагүй асрамжийн газар өссөн юм чинь яг ирээдүйд тийм яг нөх хүмүүсийн хилдэг шиг яг шоронд орчин эсвэл яг гадаа гудамжинд очин очих уу орон байхгүй юм чинь гэр байхгүй юм чинь гэж бодлоо. Тэгэл яг хүүхдүүд яг би ч бас хүүхдүүд яг хүүхдүүд адлаад тэгээд тэгэл амиа сумнаад ингээл гомдоос уйлсаал. Тэр чинь хідэн стадад гэж байгаа. Хэдгээр анги? Яг чинь яг 8 дугаар. 8 дугаар. Яг шилжилт төсвөрийн бас нэг хүүхдүүд шүү. Яг 12 тоо. Тэгээд асрамжийн газар өссөн гэдэг нь аль асрамжийн газар вэ? Яг манай гэр гэдэг асрамжийн газар. Чи ингээд яг тэр хүмүүсийн тэр зүйлийг сонссон байна. Ингээд аль эсвэл одоо асрамжийн газар өссөн хүний сонголт нь хоёр зам байдаг гэдэг үү? Тэр ч жоох хүүхдийн л бодол шүү дээ. Тэрнээс болонгууд өчнөө зам байдаг гэдэг зүйлийг чи бас ухаарахгүй чам зөвлөх хүн бас байхгүйсэн баг. Тэгэл яг өөрхөн бодолтой эргэн тойрны орчноо харгалаар яг тийм асуудлууд дээр тулгарсан байж магадгүй. Гэтэ чи яг энэ гарц гаргалгааг өөрөө болоод өөрөө амьдралыг өөрөө бүтээж байгаад бол үнэхээр чамаар үнэхээр бахарх чинь. Тэгээ яг энэ ингээд өөрийнхөө замыг ингээд бий болгох тэр шалгуу ууж явах үе одоогийн үе хэрэг чи ингээд бодвол за хүн хаач хүн нөгөө эцэг ихээ төрсэн газараа сонгож төрдөг юм байна л да. Төр боломж авахгүй. Хүн нэрээ сонгох боломж өгдөг юм байна. Тийм бод чам төргөл нэг бачаргалтай. Тийм бачаргал. Бачаргал гэдэг нэр өгсөн. Намайг төргөжсэн түмэш гэдэг нэр өгсөн. Би төрөө тухайн орсон чинь Монгол улсад төрсэн байсан. Тэ? Би миний аав чигээр тийм хоёр хүн гэдэг. Ингээд хүн болонгууд төрсэн газар эцэг их өөрийн алдрыг бас 9 зүйл өгдөг гэж байгаа байхгүй сонгох боломжгүй.
Гэхдээ өөрийн бүтээх боломжтой асар олон зүйл байдаг гэж. Тэгвэл чи эцэг их ямар нэг асуудлаар ингээд чамайг асрамжийн газар өгсөн байсан ч гэсэн чи өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээнд туулаад өнөөдөр чи 22 настай тийм. Тэгээ энэ одоо ингээд хөгжилтэй орны залуучуудтай зэрэгцээд тэгээд дээрээс нь хийх ёстой ажлыг хийгээд олон залуучуудыг бас ингээд бас дараагийн ажилд нь ингээд замчлаад ингээд явж байгаа тийм 22 настай. Тэгтэл яг шударга хэлэхэд бол хотод 22 настай 4-р курсын хүүхэд бол одоо нэг аав ээжийнх үгээр заяа. Нэг хүссэн ч хүсээгүй нэг мэрэгжил сонгоцсон. Тэрийг өөрийгөө ч ойлгоогүй яа. Тийм хүүхдүүд зөндөө. За энийг төгсчлөө аав ээжээ баг 20-30 сая төгрөгөөр нэг ихтэй сургалт төгсчихөж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө ажиллаа хийхлээр өөрхөн хүсэлэн байдгүй чадвар нь хүрдгүү те ийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр чи болонгод тэр олон асуудлуудыг туулаад даваад өөрийгөө бас амин орлно гэдэг Япон үүсэл гэдэг чинь бас том зориг байхгүй яг үнэндээ. Гэтэ амьдрал чамааг бол ингээд цаашаа өчнөө юм хийх боломж байгаа гэдгийг ингээд харуулсан байна тийм үү. Хоёул уулзах нэг тийм асуудал байна шүү дээ. Уулзах хувь тохиолдол шүү дээ. Аав байсан Монголоос би энд ирлээ. Чи тэндээс бас энд ингээ хүрээд ирсэн. Тэр утгаараа шүү заяа. Би яг нөгөө одоо хүүний нөгөө төрсний хичээлгээ нөгөө одоо амлалтын бичиг өгдөө ш. Тэрүүн дээр яг анх 3 сартаа 13 дугаар байрны тэнд яг хаягдчихсэн гэх тийм бичиг байна. Тэгэхээр яг бүр 3 сартаа ухаан орхоос бол нэг асрамжийн газар 3 сартаа асрамжийн газар очиж ирсэн. Тийм яг 3 сартаа яг хаягдаад тэгээд 1 жил гаруй нэг одоо хүүхдийн нэг имлэг их нэлхас тэнд баг 1 жил гаруй байж агаад тэгээд яг асрамжийн газар очиж ирсэн. 3 сар дээр асрамжийн газар очсон юм биш үү? Тийм баг. Тэр зүйлээ ерөөхдөө яг асрамжийн газрууд нь ер нь хилдэг юм уу? Яг тийм чамайг ингээд яг анх 3 сартаа чинь яг тэр газараас олоод ингээд ийм процесс болсон гэдэг хэдэн настай юм ерөөдөө хэлсэн. Сүүлд 18 настай. Яг өөрийнхөө юм юугаа хараад өөрийнхөө хувийн портфолиог харахуудаа тэрийг мэддэг юм уу? Хин хэлж өгдөг юм уу? Одоо яг нэг тэнд байгаа хүүхдүүд одоо би ч гэсэн яг нэг одоо саял нэг жоохон нээлттэй бахгүй жоох шиг нэг дандаа хадлуулаад юу яаж ижээс болохоор жоох яг тэр юунээсээ гараагүй тараамаас гэх юм уу. Одоо хүн амьтантай яг чөлөөтэй ярьж чадахгүй, хариулж чадахгүй. Тэгээд яг өөрийнхөө талаар ингээд яг нээлттэй ярьж чадахгүй. Тэгэл яг өөрийгөө одоо ажил хийгээс яг анх нэг коллежид ороход яг надаас илүү 30-аас 30 настай 20 настай бүх хүмүүс амьдрал үздэг хүмүүс гэж байсан. Тэгээ яг коллежид яг ороход яг адуулаагүй яг амьдрал үздэг хүмүүс байсан болохоор чи хасамжих гэдэг яг хэлэхгүй яг намайг ойлгоод тэгэл яг хүмүүсийг яг ингээ гой харьцаад тэгэл би яг ажил дээр очисон ч гэсэн яг нөгөө ажил дээр яг ихний бас 18 нас хүртэл яг би өөрийнхөө ажлынхаа хүмүүст асамжих гэдэг хэлчих юм бол натаа харьцах харьцааны ирс ингээд нэг муу болоод муухай болоод тэгэл яг тэрнээсээ болоод яг хийж чадахгүй байж байгаа л тэгэл их сургуульд ороод өөрийгөө жоохноор задлаа. Тэгээд хэлсэн ч гэсэн би өөрөө хичээж байгаа болохоор яг хичээхгүй байгаа хүнээс илүү хичээж байгаа болохоор тэгэл яг асамжийн газар яг нэг төрөхөд ч юм уу эсвэл яг жоохон хүүхдэд яг чи ээж авахгүй чи ингэж хаягдсан гэж хэлэх юм бол нэг сэтгэл зүйн хувьд дорой гэдэг болохоор яг надад чи манай найз үзээ чи гэж хаягдсан ингэж хаягдсан гэж хэлж байгаагүй. Тэгвэл чи энэ нөгөө дэлхийн ертөнцийн энэ хүн төрөлхтний нийгэмд чи бий болцсон тий. Тэгээ чи тэглээгээд тэгтээ чи би хүн бий болохдоо ийм ирүүл сар саруулах юм болсон биш тий. За нийгэм хүний амьдрал шал өөр янз янз юм байгаа шүү. Тэгээ чи болонгууд яг ингээд ийм ирүүл бүх бүтэн энэ бол яг элэг бүтэн биш ч гэсэн чиний хувьд бол амьдралыг бий болгох асар том ингээд хүн гэдэг тийм хомсорт одоо бодгалаа гэдэг тавсраа тийм яг тийм багхгүй юу. Тэгээ чи өөрийнхөө амьдралыг болгож чи Монгол улсын нэг иргэн. Тэгээ чи бол Монгол улсын иргэн шүү дээ. Тэ? Монгол улсад бүртгэлтэй байсан 18 хүрсэн тий.
Тэр яг нь чамайг ингээд орхиод явах процесс болонгууд хүний амьдрал одоо чи харж байгаа шүү дээ. Энд бол асар олон өөр нийгмийн өөр сэтгүүтэй өөр амьдралууд зөндөө орсголтууд байгаа учраас чи өнөөдөр нээлттэй болж ирж байгаас би тэг ялгаа загив. Яагаад намайг орхисон бол доо гэдэг зүйл бол чамд бол асар олон асуугдсан баг. Тийм үү? Тэр асуултын яриг чи энд ирээд ойлгосон. Гүү хаа. Яг Есүд бараг амиа орлоо гэж янзсан. Яг тэр үедээ л яг эхэндээ яг нэг 10 нас хүртлээр дандаа уйлж гомдож нэг намайг яагаад хайсан бол юмсан бол гэл. Тэгэл яг 11-ээс хойш яг одоо тийм хичээлж орно, кино чогийн зөндөө хүмүүс тийм янз бүрийн кино гарна. Тэгэл яг годомжаар явсан ч арих удаач юм байна. Эсвэл яг цаг нэг хавдар төвчнүүлж өгдөг. Тэгэл яг 11-ээс хойш яг эсвэл яг архинд ороод тэгээд намайг тийжээж чадахгүй яг боломжгүй ингэж өгсөн байх. Эсвэл яг тийм хор тавдар энэ тэгээд тэгээд гэр бүлнүүдээс нь ч гэсэн яг тийжэх боломжгүй л тэгээд хаягдсан байх гэл. Тэгээд яг олон төлөөр ингэж яг бодож тунгаагаал тэгээд юу ч гэсэн яг тийжэх боломжгүй ч гэсэн яг намайг яг боож үлж явах үедээ намайг юу ч гэсэн яг абортлаад яг хүн биш болгочоогүй намайг яг ингээд төрүүлж өсгсөн байна гэл тэрэндээ жоо баярлалаа. Тэгээл яг ухаарал. Одоо би яг үгийн гэр бүл байхгүй, наашаа таашаа хангаах хүн байхгүй ч яг өөрөө яг хичээгээл яг өөрийнхөө ирээдүг өөрөө бүтээмдээгээл. Гэтэ бусдын өвгийг хитрхи хүлээж авал бас нэг утгагүй гэдэг зүйлийг чи одоо хангалттай ойлгосон баг тий. Бусдын өг бол бусдын л өг байсан. Чиний бодол бол бусдаас илүү хүчтэй байгаа үстэй. Чи өөрийгөө хэн байлгах уу? Тэр өвгний үгээр ингээ явах юм бол чи үнэхээр тэр хүүхдэл учраас чи бас явж үтсэн байх тийм үү? Одоо бол чи би даасан өөрийн үзэл бодолтой болсон байна. Нөгөө тэлэгдэж гэгээрээгүй оюухан бусдын ихшилд автахтаа амхан байдаг гэж үгээд өгөхгүй. Тэгэхээр чи амьдрал үзэж асуудлыг ойлгож байгаа учраас илүү одоо өөртөө итгэх итгэл чинь нэмэгдсэн. Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж өөрөө зогсох ийм том ингээд цомрологт ороод ирсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд одоо ингээд амьдрах ямар гоё хөвжөлтэй. Одоо тэгэл яг ойрын нэг 10 жилийнхаа төлөвлөгөө бодоод одоо яг Японд ирээд хэлийг сураад тэгээд ажилд орсон ч гэсэн яг өөрөө өсөж дэвсээ яг ирээдүйд нэг жижигхэн хөргөн хоолны машин аваад тэгээд яг дэлхийгээр яг аялангаа өөрийнхөө яг хоолыг танилцуулаад тэгээд яг нэг 5-10 жил тэгж яваад яг нэг газараа зогсоод өөрийнхөө бизнесээ эхлүүлнэ гэж боддог. Би яг барилгын ажил тэгээд хоолны газруудаар яг дараагаад ажилласан. Ер нь хоолны газрууд нь хэр ажилттай байна? Монгол нөгөө тэнд ажиллаж байсан харьцуулсан. Тэгээл яг 3 цагийн дотор л 400-500 хүн яг ороод ирнэ. Тэгээл яг буфет ресторануудаас нэг ихтэй ажилласан би. Яг Ропонгид нэг 30 хэдэн давхрын 12 давхарт нэг юм Франц ресторан буфетээр ажилладаг. Тэнд яг 3 цагийн дотор яг 400-500 хүний захиалах та. Тэгээл яг цаг тутамд гүйжлэн. Тэгээл нэг зогсоод л яг миний чиртэ арах юм бол цаг алж ийн гэж загнуулсан. Тэгээл яг ажилласаа халагдах юм болно. Тийм болохоор яг нүдэнд нь яг өөрийгөө яг идэвхтэй ажиллаж байгаа гэдгээ яг өдөр болгон яг харагдуулсаал ажиллаж байхгүй бол. Чиний хувьд яг гүйцэтгэдэг ажил чи юу вэ одоо чи? Одоо л яг ми яг үнцэн ажилтнаар ажиллаж байхдаа бол яг ресторанд гаргаж байгаа бүх хоолнууд тэгээд десерт салаад яг бүгд тэрийг яг хариуцдаг гэж юу? Тэгээд үнцэн цагийн ажилтнуудаа удирдаад яг маргаашийнхаа бэлтгэлүүдэд тэрийг нь хийгээд тэгээд яг чи одоо ахлах тоогч гэсэн. Яг ч ахлах тоогч биш. Яг үнцэн яг Японд яг нэг юуных нь ажлынх нь тийм ажиллах систем нь болохоор үнцэн ажилтан, цагийн ажилтан тэгээд ахаад part time job гэдэг. Тэгээд үнцэн ажилтныхын дээр одоо менежер ахлах гэдэг. Тэгээд бийж. Тэгээд яг цагийн ажилтнууд болохоор үнцэн ажилтнууд нь яг удирдаад тийм бүх юм амтдаг болохоор тэрийг. Тэгээд яг шеф одоо ахлах нь гэх юм бол яг хаанч ажилласан одоо үнцэн ажилтнуудаа одоо тэр цагийн ажилтнуудаа ямар
аргаар ажиллах уу. Тэгээ ажлынхаа заавар эцэс энтрээ юу хийх ёстойг тийм ажлын хуваарлаад өгчтэй. А чиний дор одоо хичнээн цаг ажилласан гэдэг. Одоогоор яг манайд яг хамгийн дээдлэн 400 зочид орж ирдэг. Яг Японд зочид яг бага орж ирдэг. Европ, Солонгос, Филиппин гэдэг жуулчид их ихтэй орж ирдэг. Тэгээд яг Япон ажилтан баг байхгүй. Дандаа гадаад ажиллаж. Тэгээд нэг за нэг 8 байна уу 6 байна уу 6 А тэр донд чи Монгол хүүхдүүд байх уу? Байхгүй. Дан хаанх галзуу. За Непал байна, Индонез байна, тэгээд Филиппин, Вьетнам. А тэднэр юу хэлэх вэ чи? Ямар ажлыг хуваарлаж өгөх вэ гэдэг. За эхэндээ бол яг нэг цэснүүдээ яг салаад яг амтлагаануудыг зааж өгөөд тэгээд дараагийнх нь өдрүүдээс нь яг чи салаадыг хийн шүү, чи тэрийг хийн шүү. Тэгээд хоолнуудаа амтлагаа хуурах юм тийм бүх юуг зааж өгчөө. Тэг яг хамгийн нөгөө удаан байтууд болохоор яг дасаагүй болохоор яг хамгийн удаан хийдэг яг тийм амир их зочдод их авдаггүй хоолнуудыг за бараг тэр эдийг нь тэгээд хийлгүүлээд өгч. Тэгээд хамгийн их яг зочид хамгийн их авдаг хоолнуудыг нь би яг өөрөө хийгээл. Чи анх одоо чи нэг энэ ресторанд орох шиг яг цагийн ажил анх бас хийж лээсэн. Тэгээд хамгийн их ингээл нэг татуунчтай би одоо хүмүүс бол хүүхдүүд ч юм уу те тэгэл хүмүүс арилгаал одоо чи нөгөө саал бэй чинь болгоод анх хүмүүс арилгаал шалаа арчаад аяг угаадаг байсан гэж эхэлдэг гэдэг шүү дээ. Яг тийм байдаг юм уу? Ерөнхийдөө гадны оронд ирээд галтгоонд нь яг ингээ ажиллахад ард нь төмсөө аваагаа шалын угаалгаад аяг угаалах юм яа Японы яа. За ер нь адилхан яг Монголд байхдаа бол би дандаа тийм бэлтгэл энтергээд 19 17 хүртэл яг хийж ийсэн. Тэгээд Японд ирээд бол яг өмнө галтгоонд ажиллаж исэн гэдгээ хэлээд тэгээ юу яхаар арай гайгүй. Гэхдээ яг цагийн ажилтан болохоор яг угаалгаа хийн бэлтгэлээж төмс энтер за баг төмс энтер нь баг цэмэрхэн байд болохоор хайлт угаагаад хайлсын арилгаал нэг тиймэрхүү амархан бэлтгэлүүдээ хийгээл тэгэл давхар адилхан яг адилхан би яг цалингаа аваад ажиллаж байгаа юм чинь гэл яг адилхан ажлуудаа хийгээл ирэхэд яг нөгөө одоо бүтэн чинь болохоор нөгөө би яг анх сургуулаар ирэхэд ч гэсэн яг нөгөө бичиг баримт энэ гэдэг асуудал үүсдэг одоо батлан хамгаалагч тэгээд яг анх дадлагчаар явах ч гэсэн яг би асамжийн газар их мөртлөө ээж аваа байхгүй ч гэсэн яг ээж аваа байхгүй гэдэг нь үнэн үү гэсэн тийм бичиг бүрдүүлэх юм маш их асуудал үүдэг. Тэгээд яг хамгийн их бас тусалсан манай асамжийн газрын захирал. Тэр хүн чинь бол айгуу сайн тусалсан биз дээ. Яг үнэн голоосоо яг ингээд чиний ингээ ирээдүйн өсөж зорилго амьдралыг чинь ингээд зайн хүүхдийн хүний нутагт очиод үзвэл бас өөрийгөө сориод яв гэдэг тэр зам гарцаж гарахад маш том тусалсан үзүүлсэн юм тийм. Мондо хамгийн их тусалсан. Тэгээд одоо нөгөө хамт асамжийн газар байд дүүнэртэйгээ ер нь холбоотой. Одоо сүүл дараг Японд ирээд одоо нэг л баг өдөр амарчих юм бол сургалтын төлбөр эсвэл байрны мөнгө, тогны мөнгө гээд юу гэдэг болохоор баг сүүлд уцаар яриаггүй бодож юм тийм. Гэтэ асамжийн газрын дүүнэр нь одоо жишээ нь захин орчинд ч юм уу телевизээр энэ чамаг ингээд үзэх боломжтой байсан. Тийм боломжтой. Одоо тэгвэл чи энэгээр дамжуулаад айгүй том нөгөө манай багчаалал ах Япон явсан ямар ажил хийж байгаа ямар яваалаа гэж дүүнер чинь бодож байгаа шүү дээ. Ингээд Япон орныг зориод ирэхэд ерөөд ямар байдаг гэдэг зүйлийг чамаар дамжуулж тэр дүүнер чинь харж байгаа байхгүй нэг талтай тий. Тэгэхээр бачаргал бол айгүй мундаг байна. Ах нэг юм асууж үзсэн юм. Одоо ингээд ажилд ороод асуудаг гэж шүү дээ тий нөгөө анкетууд дээр одоо ямар асуудлуудыг яаж шийдэж байна? За Японд бол анкет нь бол өөрийнхөө нэр, гэрээ, хаяг, утас, тэгээд сурсан сургууль, тэнгуүтэй ажилласан ажлын туршлага, тэгээд хамгийн сүүлд нь одоо өөрийнхөө нэг сертификат, ямар зэрэгтэй, ямар хэлний зэрэгтэй, тэгээд өөрийгөө яг хөгжүүлсэн ямар сургалтууд суусан гэсэн тийм анкет бүглөөд тэгээд хамгийн доор нь гэрэлсэн хэсэг. Тэгээд яг тэр ажлаас гэр хүртэлх хэр хугацаанд явж ирж чинь хідэн төгрөг яг галт тэрэг атбосон зарцуулж ингээд тийм анкет бүгэлдэг болохоор ер нь бол яг үнэн зүгээр бүглөөд өгчөөд бол нөгөө нийгмийн гарал иргэншил одоо гээл одоо манайхан чинь бол нэг тиймэрхүү юмнууд
одоо ерөөдөө байнга байдаг хгүй Мм. тэр юуднаас нь асууж байна. Аа за. Тэр Монголд байхад болон тэр асуудлыг чамд одоо тэр ийм анкет одоо бүгэлжсэн үү? Анкет бүгэлжсэн. Хүмүүс яг нэг асамжийн газар ямар хүүхдүүд очтгоо, ийдгүү гэдгийг мэдэхгүй зүгээр асамжийн газар гингүүлээ болж бүтэхгүй хүүхдүүд юу юм байгаа. Хулгай зэлхийг хийдгэл юм хүүхдүүд байгаа гэсэн тийм ойлголттой үзүүлж болохоор яг 17 мал 16 хүртэл яг нэг ажил хийгээд цагийн ажил хийхээр яг тийм ухтгуунтай ч гэх юм уу яг хандлага нь яг тэгээд муухай болчдөг гэж болохоор яг нэг коллежоос сургуулийнхаа багш энтрээс асуугаад тийм мэддэг цайны газар хоолны газрууд байна. Очиж нэг цагийн ажил хиймээр байна. Ажлаа таслахгүй сайн ажиллана гэдэг. Тэгээд яг юу яаж агаад тэгээд сүүлдээ 18 19 хүнтэй яг би өөрийнхөө сурсан юм а хэлээс би яг тийм юм чадна. Ингэж ажиллаж чадна, хурдан ажиллаж чадна. Тийм хоолнууд ийм газар ажиллаж ийсэн гэдэг. Тэгээ яг хэлээд ихээр туршлагатай ур чадвартай болох. Энд тэгтээ жоо хитрхи хувийн асуулт гэж магадгүй. Тэгтээ ах нь яг нэг мэдэх үгс чинь. За. Чиний одоо Бачаргал шүү дээ. Бачаргал гэдэг нэрийг хэн өгсөн? Бачаргалын өмнөх овгийг яг яаж тавилдгийг. За яг усаас яг өгөөл яг Бачаргал гэх юм уу яг түгээе хэлсэн шүү. Тэгээл яг өгөөл. Тэгэл баг ихэнх одоо яг солигдоогүй одоо ч гэсэн яг ярьж байгаа ч гэсэн ихэнх олдсон ээж авгүй хүүхдүүдийн овгийг ингээд одоо олдсон гариг овгоор ч юм уу. Тэгээд эсвэл яг олдох ингээд яг олдсон хүүхдийг яг олдох ингээд тийм овг өгчдөг. Тэгэл яг миний овгийг гэх юм бол би одоо мегмарын Бачаргал гэдэг мегмар гаригт олдсон. Тэгээ Бачаргал гэдэг нь улсаас өгсөн нэр гэсэн үг. Тийм. Бачаргал бас тэгтээ гой нэр шүү дээ. Гой нэр гэсэн биз дээ. Олон хүмүүс юм зөв зүйлийг ойлгосоо гэдэг зүйл байгаа. Тэрнээс одоо чиний ингээл амьдралыг ингэж яриулаад ингээд дэлгэхтэй чухал биш шүү дээ. Харин хүн гэдэг зүйл өөрөө хаана яаж ямар орчинд одоо баярлалын хүүхэд болж төрөх нь бас буруу биш нэг талдаа. Тийм үстэй. Тэр эцэг их сонгот өрөөгүй байхгүй. Харин баярлалын хүүхэд бол төрчөөд хүний толгой дээрээс кофе асгах гэдэг бол тэр хүний хузургүйг асуудал واخгүй юу. Тийм үстэй. Тэр ялгаа заа хүн байдаг. Хүн тэр хүн юу үзэж харж юу уншиж судалж юу зөв юу буруу гэдэг ялгадаг. Ухамсар байж энэ нийгмийн орчиндөө зөв эрэг зүйлийг төгөөх бол эрэг зүйлээ төгөөнө. Тэнэг царайлаа тэнэгтэй явал тэнэгтэй л явна. Би баярлаа. Одоо чинь энэ Японд ингээ харж байхад хэдэн сая үнэтэй ингээд пүүз хэдэн сая үнэтэй цүнх бүрээ явж байгаа өвчсөн бетондоо суугаал ингээл хүмүүстэй зөв харьцаг. Манайхан болонгууд нэг тийм хувцас хэрэглэлтэй гарал үүсэл харж ялгаа ингээд байдаг тийм буруу сэтгэлгээг одоо болох хэрэгтэй гэдэг зүйлийг бас хэлмээр санагдаад байна. Чамд энэ дээр ямар хөө одоо ийм нийгмийн гарал өмсөн зөөсөн тэр зүйл чамд ямар санагдав? Одоо ингээд чамд Facebook байгаа юу? Баа. Чи Facebook-оор харахад ямар санагддаг вэ? Монголыг ингээд гаднаас ингээд Facebook-оор харахад нийгэм Игэл яг гой харагдах одоо утас би яг нэг бас нэг дургүй юм хүнээс зээл авах эсвэл яг зээлэр юм хэрэглэх. Яг дургүй ч их яг өөртөө дадал болгоцсон. Тэгээл үжигч одоо мөнгө ураагаад нэг 9 сард iPhone 15 гарна. Тэрийг нэг авч барьж үзэн тэгэл. Тэгэл яг зээл мэлэр яг Монголд яг нэг Facebook энтрийг хараад тахаар одоо маргаашийнхаа хэрэглэх эсвэл өнөөдрийнхөө гоё харагдах гоё ганга юм өөрийнх нь биш үжиж одоо өөрийнх нь биш одоо банкнаас ингээ мөнгө зээлээ. Тэгээд яг минийх шүү гэсэн ингээд одоо тийм итгэл хүнэмжлэлтэйгээр хүмүүст ингээ харуулах дуртай. Тэгээд дараа нь тэр юугээ одоо мөнгөө өөрөө тэгээд дараа нь төлөөж явж байгаа. Яг дараагийнх нь одоо загвар нь гарахад ахиж зээлэр авангуудаа яг тийм нэг эдийн шуналтай чихүү тийм харагдах байдлаа гоё харагдах байдлаа. Тэр зүйл одоо чи энд хүүхдүүдийн ялгаа бол одоо илт харагдаж байгаа үстэй сэтгэлгээний хувьд өөр юм уу? Сэтгэлгээний хувьд бол энд бол яг одоо гоё харагдах ч гэсэн яг ирээдүйд яг би тим сурчхад яг 30 наснда ч гэх юм уу би одоо галтгоонд юуэ бэлтгэж хийж исэн бол 30 наснда би одоо ахлах тоогооч болно гэдэг. Яг тэрнийхээ төлөө яг шинэ юм ингээд сураад тэрэндээ мөнгө зарцуулаад тэгээд одоо өөрийгөө хөгжүүлж байгаа. Тэгээд яг Японд яг өмнө сонсч ирсэн нэг юм Япон ээж аавууд яг хүүхдүүдээ яг
тийм ядуу буурай орнууд руу нэг удаа яг жоохон 16 18 хүрэнгүүж яг хамт аялах эсвэл яг аяллаар явуулах тийм хүсэлтэй юм лээ. Ягаад гэвэл одоо чинд яг хүмүүс яг Японд байгаа яг баян айлын хүмүүс шиг чи утас ийм үнэтэй утас бариагүй, үнэтэй гар утас бариагүй, бас үнэтэй тийм гоё байшин амьдраагүй ч гэсэн чи бусад тийм ядуу буурай орнууд руу очиод үзээ. Чиний яг үнэтэй биш гэж чи бодож байгаа байранд чинь байр биш. Одоо тийм овоохот амьдарч байгаа хүмүүсийн чи яг тийм үнэтэй гоё гар утас бариагүй гэж өөртөө гомдож байгаа бол тэнд яг ийм хүнтэй ярих ч тийм утасгүйч хүн байна. Яг чи яг өөрийнхөө өнөөдрийнхөө хоолыг одоо голоод амтгүй эсвэл яг тийм бага материалтай гэж харж байгаа бол өөр ус тийм ядуу буурай орнд очих юм бол маргаашийнхаа ус, өнөөдрийнхөө хоолч гэж байхгүй хүмүүс их байгаа болохоор тэгээд яг тийм ядуу буурай орнд руу яг харьцуулах юм яг өөрөө чи тийм гоё амьдарч байгаа юм гэдгийг мэдүүлэхээр тийм явуулт юм. Японд яг одоо дэлхийд номер 1 амин орлогоороо номер 1 болсон шүү. Тийм болохоор яг эцэг эхчүүд нь яг чи гоё амьдарч байгаа шүү. Өөрийнхөө сэтгэл хангалуун амьдарч одоо баярлалаа. Тийм юугаар яг байт юм лээ. Тэгээд нөгөө төгөр болох юм бол яг ийш тийшээ гардны ус орнууд руу очиж аялаад туршлага хөрөнгөлүүлээд яг залуучууд нь бол яг тийм мэд хэрэгсэлээс илүү нүд тайлаад бусад улсуудын орнууд ингэж амьдарч байна. Манайх яг ингэж амьдарч байна. Тийм зүйл дээр яг өөрийгөө хөгжүүлэх талаар Япон айцтай. Япон одоохондоо их одоохондоо гарч ордог болохоор одоохонд бол яг ажлын найзууд тэгээд яг өмнө цагийн ажил хийжсэн найзууд яг ажил дээр танилцсан юу их Япон найзуудтайгаа нэг 30 мөч хүрээд ирвэл яг найзуудтай болоход л одоохонд. Одоохонд яг ч гэсэн ганцаараа байж та найзын хүрээлэл жоохон одоо яг бусад улсууд орнуудынхаа найзуудыг сонсож байгаа ч гэсэн цалин өндөр ч гэсэн яг нэг тийм орчин харж байгаа юм. Тэгээд Япон яг надад жоохон зогцсон ч гэх юм уу. Одоо өглөө яг ажилдаа ирэхэд яг хүмүүс өглөөний өмнө өнөөдөр хичээцгээ ажилдаа тарахад өнөөдөр хичээсэн ч гэх юм яг тийм хүүтүүн нэгэндээ урам өгдөг. Тэгэл яг цагаа яг сайн баримталдаг. Тэгээд яг хийсэндээ хүч ажил нь яг даав тав гэх юм. Энийг жоохон хүмүүс нөө өвчтөө нэг тиймэр хүмүүс гэж яддаг шнэ. Цагаа яг баримталдаг юм. Нэг юм заваа юм харагдвал ингээд зэгслээ тавьчихдаг. Яг японочдын соёл нь яг тийм болохоор надад зогцсон гэж байна. Тийм. Одоо тэгээд ганцхан зүйл асуусан. За амьдралд юу гэж хэлмээрээ? Өнөөдөр би яг тийм байна, ийм байна гэж бодохгүйгээр маргааш яг өнөөдөр нэг жоохон хичээгээл жоохон нэг юм шивчвал маргааш надад хэрэгтэй. Эсвэл би яг одоо 22-т одоо би одоо ийм хоол хийж чадна гэсэн 30-таа би 30 нас хүрэхээс өмнө би илүү олон юм сурчих юм бол арай илүү одоо цалинж эсвэл миний орлого ч өндөр тэгээд арай олон ч хүл танил одоо тэр сурж явах явцдаа гэсэн олон танилтай болно. Ер нь яг өнөөдрийнхаа яг талаар биш ирээдүйд би яг ямар хүн болох вэ гэдгийг дотроо төсөөлөж яг хичээж байхад ер нь хин нэгэнд найдаж тий аав ээж ах トゥ таньдаг төрөл хамаатан садан миний ард тал ийм гэдэг амьдрал чамд ямар санагдаж байна? Яг тэгээд тэр чухал байна уу? Хүн зүгээр өөртөө итгэх нь илүү чухал санагдаж байна. Ер нь өөртөө сэтгэлтэй байгаа. Тэгэл одоо ирээд яг нэг буцаж байгаа нэг оюутнууд ч гэсэн Монгол, энд Японд сурж байгаад зарим жоохон шантраад ч юм уу. Тэгэл яг би одоо жишээ хамаг юм шавхаал хичээгээл энд ирсэн. Тэгэл шантарсах юм бол үгүй очоод ажил ховор тэгээд байрч байхгүй юу ч яах болохоор би ч гэсэн энэ хөлөө болол яг би л одоо энэ шантарсан ч гэсэн надаа шантрах ирэх байхгүй. Тэгэл амарх ирэх байхгүй гэж өөрийгөө бодоод өөрийгөө би шинэ юм сураал. Тэгэл яг маргаашийнхаа төлөө ажиллаж байгаа. Хэдэн өдөр ер нь ирснээс чи бод нэг хэдэн өдөр хоолгүй хэдэн өдөр болсон. Нойргүй хэдэн өдөр болсон. За тэрийг л санджиж. За нойргүй баг одоо сургуулаа төгсөөл нэг жоохон нойртой. Нойргүй ер нь
амар тийм ингээд бүтэн нойртой онцлоо нэг хэдэн хоног тасралтгүй байж нойргоо явсан бай. Яг ажил нэг хичээлгээл ингээд. Нойртой бараг жил сургуулаа төгслөө. Сургалтын төлбөр 10 эдэн сая. Тэгээд байрны төлбөр чинь бараг сард бас нэг 500 800 мянга. Тэгэл хоол унд ажил руугаа ирж очих унааны мөнгө. Тэгэл яхад нэг өдөр л амарчих юм бол яг миний нэг өдрийн хоолны мөнгө ч хасагдана. Эсвэл нэг одоо байрны мөнгнөөс дутагдана. Эсвэл яг нэг сургалтын төлбөр хурааж байгаа мөнгөнд дутагдана. Яг тэр хураах яг хугацаанаас өмнө миний мөнгө сургалтын төлбөр дутчихвол гэж тэрэндээ санаа зовоод тэгэл өдөр болгоо ажиллаад яг ажиллахдаа яг энэ хэрэгтэй би ч эхний нэг бараг 2 сар бараг хоол бараг манай өрөөний хөвгт ч гэсэн яс жоохон надтай адилхан аргир жоохон моос. Тэгэл яг адилхан өрөөний хөвгтөдөө ирч эхний 2 сар бараг өглөө өндөг талах үедээ өдөр ирээл өндөг талах. Тэгэл өндөг талах бараг 2 сар тэгж байсан. Өрөөний хөвгтөөс би бас эхний 2 сар мөнгө байхгүй. Тэгээ өрөөний хөвгтөөс 20 мянган yen зээлээд тэгээд 18 мянган яг 2 сар хоолоо 18 мянган yen-ээр 2 сар болсон юм чи. Тэгэл өглөө өндөг талах гэл. Тэгэл юучсан хоолгүй байснаас л өвдөд яаж ирсэн чи? Бараг өртөөг шүү. Өвдөг ямар юм. Эхний яг 1 сар 2 сар нэг шөнөөр орой 10-аас 10 орой 12-оос өглөө 6 хүртэл яг тийм ачаа болгодог ямото гэдэг. Тийм ажил яг эхний 2 сар хийж агаад тэгээд сүүлийн дахиад 2 сарынхаа дараа юу сургалтын төлбөрийн тэр бүр амар ойрхон тудлаад тэнгүүдээ өдөр нь 12 гэж ажиллаа тарангуудаа тэгээд өдрийнхөө ажил руугаа диншаагаар 2 галт эргээр 2 цаг яваад тэгээд яг 2 цагаас ажил 10 цаг хүртэл ажиллангуудаа тэгээд 10-аас дуусангууд энд нэг шөнийн барилгын ажил гэж үүдэг байхгүй. Тэгээд 12-оос өглөө 4:30 эсвэл 5 хүртэл яг шөнийн барилгын ажил хийгээд тэгээд өглөө 9 рүү хичээл рүүгээ диншаанд галт эргэнд 2 цаг унтаад тэгээд сургууль дээр очиж 1 цаг унтаад тэгээд өглөө 9-өөс хичээлдээ ороод тэгээд ахиж хичээл тарангууд ахиж өдрийнхөө ажил руугаа яваад тэгээд оройныхоо ажил руугаа 2 цаг 1 цаг явж байхдаа унтаа. Тэгээд өдөр нэг оройныхоо ажлынхаа барилгын ажил дээр очиод тэгээд яг 2-3 сар тэгэж ажил хийж аваад тэгээд жоохон бодоод би яг нэг хилт сайжрахгүй тэгээд яг сургалтын төлбөр гэж яваад байх юм бол юу яах юм бэ да. Өөрийгөө зовоод байх юм бэ. Тэгээд бодонгуудаа шууд давхар өөр хоолны газрууд одоо зочидтой хамгийн их ярьдаг. Тэгээд яг зочид бодол яг эхлээд яг өрөөний цэвэрлэгээ гэдэг ажил. Өрөөний цэвэрлэгээ одоо өрөө зочид бодлын өрөө цэвэрлээд орыг хураадаг. Тийм ажил 1 сар хийж байгаа. Тэгээд энд ропонги гэдэг арай жоохон цалин өндөртэй. Манай гэрээс 2 цагийн хугацаатай байдаг. Тэгэл галт эргээр очиж тэнд яадаг. Тийм странд зөөгч хийгээд тэгээд сүүлд бас Франц странд бас тэнд бэлтгэж цагийн ажил хийж байгаа. Тэгээд тэнд манай Франц странд ажиллаж исэн ахлагтай гоож намайг жоохон үнэлээд тэгээд сургуулаа төгсөх юм бол манад шинжгүүд тийм странд шинээр нээж байгаа. Тэнд манад үнцэн ажилт юм болов уу. Тэгээд тэр хотл яг Japon цагийн тэнцэнээсээ өдөр болгоо маргааш нэг барилга нураалтай ажил байна. Барилгын ажил байна. Ингээл өдөр болгоо харна. Тэгээд айл нүлэгдэг ажил үйл яг амралтынхаа 2 өдөр бүтийг хийчих гээд айл нүлэгдэг ажил юм тэгээд. Тэгэл яг сурж явах хугацаанд л яг өдөр болгоо одоо баг ихэнх сурж байгаа хүүхдүүд сургалтынхаа төлбөрийг өөрөө олж байгаа. Тэгэл 7 хоногийн баг нэг өдөр нь яг өдөр нэг хальт унтаад өдрийн ажиллаа байхгүй хичээлээ тарангуудаа өдөр очиж унтаад тэгээд оройныхаа ажил руугаа явах ч юм уу. Яг тийм зайтай. Одоо л хайцангуй гай баг тий. Одоо л хайцангуй гай өглөө 5-аас 2 ажиллана. Би одоо энэ өдрийн 7-оос ч гэсэн өглөө 4:30 хүртэл ажиллаж байгаад тэгээд 5-аас яг миний ажил ойрхон би шууд өгсрүүлээд 5 цагаас 2 цаг хүртэл ажиллаад тэгээд өдөр нэг жоохон унтж байгаа. Маргааш өглөө босоод бас 8-аас эндэрч ажиллаад тэгээд 4:30 гэж өглөө тарангууд ахиад 5-аас 2 цаг хүртэл ажиллана. Тэгээд их шаргуу сайн ажиллаж байгаа юм байна.
Тэгээд өөрөө хүсэл мөрөөдөл нь сайхан биелэх болтугай. Биелэн угаасаа ойлгомжтой. Чи яг ингээд зорж байгаа бүх зүйлүүд чинь сонслоо. Бүх зүйлийг нээлттэй хэлсэн баярлалаа хандаа. Тэгээд ирээдүйн яг зорьсон ажилд нь амжилт хүсье. Бүх зүйлд нь сайн сайхан хүсье. За баярлалаа. За нэг дэмжиж. За баярлалаа.